Түнхний мултрал. Түнхний мултрал нь няраа хүүхдүүдийн дунд элбэг тохиолдож байгаа эмгэгүүдийн нэг бөгөөд төрөлхийн болон олдмол гэсэн хоёр янз байдаг. Түнхний мултрал нь үеийг бүрдүүлэгч элементүүд гүйцэд боловсрон хөгжөөгүйгээс үүдэлтэй. Мөн төрөх үеийн ургийн буруу байрлалаас гадна гэмтлийн буюу жирэмсэн эхчүүд биеийн хүчний хүнд ажил хийх, осол гэмтэлд өртөх, сэтгэл санааны дарамтанд байх, их умаан хавдартай байх, ихсийн ус бага байх, жирэмсний эрт ба хожим үеийн хордлогод орох болон удамшлын гэсэн хоёр дахь шалтгаантай байж болно. Хүүхдийн нэг хөл богинохон байх, хөлийн тавхаа гадагш иргсэн байх, түнхний үе сул хөдөлгөөнтэй байх, хөлийн эргэлт хэвийнхээс их байх, гуй болон өвзгөн дээр нэмэлт нуглаас гарсан байх зэрэг нь түнхний мултралын шинж тэмдэг юм. Уг өвчнийг тгээс 6 сартайд буюу айлуулах бага үед нь оншилбол дөрөвч твх хэрэглэн эмчлэхэд үр дүн сайтай. Харин энээс хойш буюу хожуу оншилбол ихэвчлэн нис заслын аргаар эмчилдэг. Түнхний мултралыг эрт оншилж чадвал эмчлэгдэх бүрэн боломжтой.